Сайн бацгаана энэ 7 өдрийн үзмэгийн тайм эхэлж байна. Энэ 7 өдрийн тренд видеогоор за бич. За нэг зарын чанартай юм бэл чи энэ. Гана! Ороод. За найз нь чинь суугаад болж байгаа шүү заяа. Энэ шиг гана гэдэг. Нага гэдэг энэ залуу энэ суугаар болсон шүү. За тэгэд өнөөс хойш найз суухгүй шүү заяа. За. За эхэл. Лос Анжелес Lakers баг Майами багийг үндэсний сагсан бөмбөгийн холбооны плей-оффын шийдвэрлэх 6 дахь тоглолтод 106-93 онооны харьцаагаар ялж 2019-2020 оны улирлын авраг олжээ. Игснэр Lakers баг 17 дахь удаага NBA-гийн аврагаар шалгарч байна. Apple компани стандарт iPhone 12 хувилбараас гадна мэргэжлийн түвшний iPhone 12 Pro, 12 Pro Max хувилбарууд болон жижигрүүлсэн iPhone mini 12 хувилбарыг танилцууллаа. Настай цалбанхүү тархины орд авдрын эмчилгээгэр бүгд найрамдах Солонгос улсад байгааж харин түүний ээж хүүгийн эмчилгээний зарлыг олохын тулд эндээ үлдэж өөрт байгаа бүх зүйлээ худалдаж байгаа юм байна. Тэрээр сайхан сэтгэл монголчуудаасаа өөрт хэрэгтэй зүйлсээ худалдаж аван хүүгийн эмчилгээний зардал танд өргөхийг хүсжээ. Миний хүү 2019 оны 6 сард өнчин тархины орд авдар тархины усжилт гэсэн авсарсан онцтойгоор Монголд эмчлэгдэх боломжгүй гэсэн эмнэлгийн шийдвэрийн дагуу Солонгос улсад хаалганд орсон. За тухайн онд хийгдсэн хаалгаа маань 100 сая төгрөгийн өртөгтэй болсон. Энийг бид найз нөхөд ах トゥ одоо аав ээжтэй өөрийнхөө хүрээллийн бүгдийнх нь хүрээллийнхаа хүрээнд ингээд одоо тэр хаалгааг хийлгэж өнгөрөөсөн. Гэсэн хэдий ч одоо жил хүрэхгүй хугацаанд энэ оны 4 сард одоо маш хурдцтайгаар дахиж тархаад төлжөөд тархиныхын тал хүртлээ усчаад ингээд дахиад гараад ирсэн. Тэгээ мөн л адил Монголдоо эмчлэгдэх боломжгүй байгаа. Тийм болохоор дахиад Солонгос улсыг 20 хоногийн өмнө хандив аян өрнүүлж агаад халуун сэтгэлт Монгол түмнийхээ тус дэмээр Солонгос орн руу явуулсан. Цугларсан 30 сая төгрөгөөр хагалгааны өмнөх одоо эмчилгээ зардал шинжилгээ бүх хийгдэх ёстой хагалгааны өмнө авах ёстой арга хэмжээнүүдийг авсан. За одоогийн байдлаар бол миний хөөчгтөр хагалгаанд ороод 6-аас 7 цаг үргэлжилсэн хагалгаанд ороод одоо бүрэн ухаан хараагүй сэрэг байгаа. Тэгээ монголчууд ч нэх тусрахгүй хүмүүс шүү дээ. Ойрхон гэртээ хүмүүс нэг үж орж ирээл худалдаа авалт хийгээл илүү үнийн төлөөл баярлалаа гэл намайг сэтгэлээр дэмжээл ингээл сэтгэлийн дэм хайрлал босоод ирнэ би гэртээ хараа залбирна би сүргэн төвчээртэй байгаарай. Заавал арт нь гараарай. Сайхан мэдээ дуулахаарай гэл ингээл урам өгөл эхнээсээ ирж ороод худалдаа авалт хийгээл явчлаа. За цолмон хүүгийн ээж яг одоо өөрийнхөө бүх зүйлийг лангуун дээрээ гаргаад ингээд зарж байгаа юм байна. Дэлгүүрийн хаяг бол 3-4 дугаар хорооллын Apex дэлгүүрийн 116 дугаар
тоотонд бол яг одоо худалдаагаа явуулж байна. За энд бол арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд, Солонгосын одоо брэндүүдийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээс эхлээд өсгөөчүүдэд хэрэгтэй ч гэсэн зүйлсүүд бол байгаа юм байна. Та бүхэн яг чин сэтгэлээсээ ирээд 100 төгрөг ч гэсэн хамаагүй өөрт байгаа зүйлсийг ч гэсэн хандуулах замаар цолмон хүүд туслаарай. 9 настай хүүг амьдруулахад туслаарай гэж хэлмээр байна. Баярлалаа. Дэлхийн алдарт хөл бөмбөгийн тамирчин Кристиано Роналдо коронавирусын алдар авсныг Португалийн хөл бөмбөгийн холбоо мэдээлжээ. Одоогоор түүнд ямар нэг өвчнөр шинж тэмдэг илрээгүй байгаа ч тусгаарлах арга хэмжээ авсан байна. The most famous athlete in the world has COVID-19. Hunky Cristiano Ronaldo is best known in the USA for his sexy TV commercials. Now the 35-year-old legend confirms he has tested positive one day after this photo with his teammates having dinner in close quarters was taken. On Sunday, he played in a big game in France, and there's now concern it could turn into a super spreader event. Нэг бүрийг нь $130,000 авсан гих сурагчдын автобус Alibaba онлайн дэлгүүр $44,000-аар зарагдаж байна. Тиймээс автобус тус бүрийн үнийн зөрүү болох $86,000 гаруй, нийтдээ $6,450,000 буюу Монгол мөнгөндөгөөр 18 тэрбум 365 төгрөг хайцсан бэ. Ерөнхийлөгч асан зэлбэг төрчин хүү Эрдэнэ экс-ерөнхийлөгч Энхүү хоёрын хүү Батчуугар нар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд өрсөлдөн өвдөг шорооджээ. 9 дүүргийн иргэдийн төлөөлөгч дурлалын төлөөлөгчдийн сонгуулийн санал хураалтын дүг танилцуулъя. Ардчилсан намаас 1 нэр дэвшигч сонгогдсон байна. Баганга дүүргийн иргэдийн төлөөлөгч дурлал мөн 17 мандаттай. Монгол Ардын намаас 17 нэр дэвшигч өргөсөн дүнгээр сонгогдсон байна. За Налайх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 25 мандаттай. Монгол Ардын намаас 20, Ардчилсан намаас 4 нэр дэвшигч өргөсөн мэдээгээр сонгогдсон байна. Энэ дээр 1 мандат дээр нэр дэвшигчдийн авсан саналын тоо тэнцсэн. Зэвэн яриа нэвтрүүлгийн хөтлөгч ориглын яриагаар рэпер Инрэл өөрийг нь боож зодоо үдсэн гэх хүчлэг олонний анхааралд байна. Одоо танаа найз охин чинь хойд ээж болоход бэлэн байна уу энэ гэж те би ингээл гутгаар л ухах шүү дээ те. Тэгэл цааш тэнд юм ботсон шүү. Тэгэл манай сараа захид махтлаа завлагуулаад гарахгүй марахгүй юм болоод тэгээ би мэдээж минутээр гаргана ш. Гэсэн чи ингээд харахгүй болонд орсноо. Хоёлаа зодчихгүй гэдэг. Би гайхаад тийм байхгүй гэж чамтай зодлоо зогсчихдаг юм шиг. Тэгээ тийм байхгүй гэж явах сарс боогод нааднаа. Тэгээ үйл юм уу? Үйл чиглэл намаач байлуу. Боогод наа. Тэгсэн чинь тэнд 2 хүүхэн зогссон. Ой болооч гэд. Тэгснэ цаад чи ингээд наа ингээд хаалаа ингээд бааснаа. Би орохгүй гэж хэлээсэн. Би 6 сар гойцсон байхгүй оруулах гээд тэгээд би явсныхын дараа за өгч энэ онгоосноо сэтгэлчээ онгоосноо гэдэг чинь аваад ирдлээ. Энэ 7 хоногийн цаг агарын хувьд харьцангуй дулаан байсан бол эх 7 хоногийн 2 дахь өдрөөс эхлэн хас 2 градус болж хүүтрэх. Цаг агарын мэдээ хүргэсэн нагаа. Нага энэ суух ямар байна да? Миний ажид суух ямар байна да?
Ямар Ичцэн.